Сайн орой минь. Яагаад маск зүзэн гэж юу? Яах вэ? Нүмсцэн цамцны маань тортой адилхан харагдахаар нь зохимжсон надад зүтсэн. Тэгэхээр би өнөөдөр жабана бололдоо. За тэгэхээр би Перси. За тэгэхээр би өнөөдөр өмнө нь амласныхаа дагуу эмэгтэй хүмүүсийн атаархал бусад эмэгтэйчүүдтэй дургу мисогинистик эмэгтэй буюу pick me. За тэгээд тийм эмэгтэйчүүд яагаад биднэрт аюултай вэ гэдэг талаас нь ярья. Яг нь маск маань гоё харагдчихээн л та. Гэхдээ масктай байхаар нэгт өөрт амар тэртэй байна. Хоёрдугаар линз маань өдөржин зүгээд нүд жоохон нухаад байна. Одоо линзээ авчи. Маска бас авчи. За тэгээд энэ бол биднэрт их танил асуудал. Биднэрт бүгдэнд нь нэг тийм найз байсан дээ. Найзаа honey baby гэдэг мөртлөө чамд амар сайн найз гэдэг мөртлөө чамд цаанаасаа яагаад чинь дургу нь мэдрэгдээд байдаг. Чамайг зүгээр юм ярьж байхдаа ч юм уу доош нь хийх, утаах, өөртөө итгэлийг чинь ямар нэгэн байдлаар үгүй хийх гэж оролддог. Эсвэл чиний гаргасан алдаа юм уу тийм эвгүй байдлыг маш их дэвэргэж ярьдаг. Тэргээр ингээ бахан ханаадж байгаа юм шиг байдаг тий. За эсвэл чамаас айгүй их сэтгэл авдаг. Чамд хамаг зовлонгоо тоочдог мөртлөө буцаага чиний талаар ерөөсөө сонирхдаггүй. Зөвхөн өөрийгөө ярих гэж уулздаг ч юм уу. Тийм нэг талыг барьсан харилцаатай. Чи одоо сэтгэл гаргахаа болох юм бол тэр харилцаа үерхэл чинь цаашаа үерхгүй гэдгийг мэдчихэдэг тийм эмэгтэй найзтай бид нэр бүгдээрээ байж утсан. За гэхдээ энэ бол бүр юу ч биш. За зарим найзуудын хувьд чамд дургу байх нь бүр хитрээд чамайг орлох гээд байгаа юм шиг, чиний амьдралыг өөр юм болгох гээд байгаа юм шиг санагдчихсэн үү? Бүр ингээд чиний одоо identity гэдэг байгаа шүү дээ. Ондоошл тэр хувь хүний чинь онцлогийг хулгайлж булааж аваад чиний одоо хийж байгаа бүх юмыг дуурайгаад чиний одоо өмсөж байгаа хувцс загварыг чинь дуурайж, чамтай хүсээд уурайж янзалж, нүрээ адилхан бууддаг ч юм уу тий. Чиний ярьж исэн юмнуудыг чинь өөрөө ярьж исэн юм шиг болгоо тий. Чиний одоо зан аран шинг чинь өөртөө шингээж аваад ийм кинонд дуртай гэж ярьж исэн бол дараа нь хүмүүсийн хажууд тий миний дуртай хамгийн дуртай кино одоо тэр үзэгдэл нь хамгийн гоё гэдэг ч юм уу гэд өөрийг нь копи хийж байгааг мэдээд ахц чинь ингээд чамайг бүр ингээд ичихгүй копи хийдэг тий. За тэгээд яванда бусад найзуудтай чамайг муулж агаад ч юм уу яаж иж байгаа талцуулаад чамайг одоо ингээд нийгмийн хүрээллээс чинь холдуулчихсан тий найзуудыг чинь булаагаад авсан. За тэр бүхэл найз залуу юм уу нөхөрлөө чинь чичирдэг тий. Нөхөр юм уу найз залууг чинь өөрийн болох гэж оролцсон. Магадгүй тэрэндээ ч амжилтанд хүрсэн. Тэгээ чиний гэсэн бүх юмыг булааж аваад чамайг өөрийг чинь байхгүй болонгуудаа чиний амьдралаар чиний арьсан дотор чинь ороод амьдрахыг хүсэж байгаа юм шиг тийм найзууд ер нь байж үдсэн байх. Тийм эмэгтэйг та нар бүгдээрээ таньдаг байх гэж би бодож байна. Тэгээд ер нь эр хүндээ айгүй хайртай байдаг шүү дээ. Ирчүүд бүгдээрээ амь нэгтэй байдаг. Огт танихгүй эрэгтэйгийн төлөө ирчүүд одоо худлаа ярихад ч бэлэн тэр эрэгтэй буруу юм хийсэн гэж ярьж байхад мэдэхгүй мөртлөө өмөөрөөд хаацаалаад үгүй буруу ойлгосон ч юм билүү та нар яах гэж ингэж тий ингээ адилхан эр хүн гэсэндээ ингээ биеийнхээ нэр хүндийг амар хамгаалаад хайрлаад ирчүүд эр хүндээ айгүй хайртай байдаг. Гэтэл эмэгтэйчүүд эсрэгээрээ эм хүнээ бүр үзэн яддаг шүү дээ тий. Эм хүн рүү чиглэсэн хамгийн муухай дайралтуудыг үзэн ядалт оромжлолыг хэн тавьж ийн гэхээр бусад эмэгтэйчүүд нэдэг. За тэгээд тэр үзэн ядалтын одоо үндсийг нь анхлан торхирч хэрэгтэй байж болох ч гэсэн тэрийг ингээ уухайлаад давмгаалаад ингээд өргөжүүлээд явцдаг нь бол бусад эмэгтэйчүүд шүү дээ. Эмэгтэй хүн хамгийн эмзэг сул дорой байгаа үедээ тий өвдсөн үедээ эрүүл мэндийн асуудалтай болсон үед ч юм уу тий жин нэмсэн өөртөө итгэлгүй болсон үед сэтгэл готролд орсон үед нялх биетэй эмзэг байх үед хамгийн гомдмоор дургу хөрмээр зүйлс нь яг адилхан зүйлийг үзэж туулсан эсвэл үзэж туулах тавилантай эмэгтэй хүмүүсээс чиглэсэн байдаг. Тэгээд бодохоор
бид нар чинь нэг ингэж ярьдэн штэ энэ найзтай итгэж болохгүй эмэгтэй хүмүүс ер нь муухай эмэгтэй хүмүүс ингээд дандаа аруур хорлдог эмэгтэй хүмүүс дотуур тамиртай тий эмэгтэй хүмүүс аюу их драматай гэж бас бид нэр их яриа сурцсан байдаг. Тэгвэл яагаад тий эмэгтэйчүүдийн үерхэл ийм хэврэг маягтай байдгийн за энэ эмэгтэй хүндээ яагаад дургу байх гад байдгийн түүнд бидний нийгэм соёл энэ патриаркийн нөлөө ямар байдаг юм бэ гэдэг талаар өнөөдөр бүгдээрээ ярилцъя. Хэдүүлээ юун түрүүн өөрийнхөө одоо хамгийн сайн эмэгтэй найзаа төсөөлж бодъё. Та хоёрын нөхөрлөл ямар вэ? Та хоёр бүх зүйлээ нэг нэгэндээ тий ямар ч шүүлтүргүүгээр гэх юм уу? Айцгүйгээр дараа нь миний эсрэг энэ нууцыг мань ашиглах байх гэж бодохгүйгээр хуваалцаж чаддаг уу? Та тэр хүнд одоо юу гэдэг амнасаа даатгаж чадах уу? Тэ? Ямарваа нэгэн асуудал болоход та найзыгаа нөхөр юм уу найз залуутайгаа хамт хэсэг хугацаанд санаа зовхгүйгээр үлдээж чадах уу гэх мэт асуултуудад хариулаасаа гэж хүсэж байна. За тэгээд хэрвээ үгүй гэж аль нэгэнд нь л үгүй гэж санагдаж байгаа бол яагаад гэдэг шалтгааныг нэг сайн бодъё. Та одоо хэдийгээр таны хамгийн ойр дотны найзаа бодорой гэж яхад тэр хүн санаанд чинь орж ирсэн мөртлөө яагаад чинь та тэр хүнд нэг л итгэхгүй тэр хүний дотроо бодож байгааг нь тааж мэдэх хэцүү тэр хүнд ингээд өөрийнхөө хамгийн нандин бүхнээ даатгах гэхээр итгэлгүй байгаа бол яагаад юм бэ гэж нэг сайн асуух хэрэгтэй. За миний хувьд би ер нь найз нөхдийн тал дээр маш азтай хүн гэж өөрийгөө боддог. Өдийг хүртэл зөндөө олон эрэгтэй эмэгтэй гайхамшигтай сайхан хүмүүстэй уулзаж танилцаж тэг нөхөрлөж найзалж явж байгаа. Тэгэд миний үерхэл нөхөрлийн ихэнх нь бол урт хугацаанд үргэлжилдэг. Барагтай бол одоо шалтгаангүйгээр тийм найз нөхрийн холбоогоо таслах шаардлага гардаггүй. Миний хамгийн анхны найз бол одоо 26 7 дахь жилдээ 27 дахь жилдээ найзалж байгаа найз минь байдаг. Бид хоёр одоо баг хамт өссөн гэж хэлж болохоор нэг айлын хүүхдүүдийн хоорондоо тийм татна өссөн найз маань байгаа. Тэгээ бид хоёр одоо ингээд 27 жил амьдралынхаа 3-2-оос удаан найзалчихсан учраас хоёр ер нь хамт хөгшрөх байхаа гэж боддог. Ирээдүгөө нөгөө хөгшрөх төлөвлөгөөгөө хүртэл хамтдаа гаргадаг гэх юм уу. Тэгээ нөгөө ирчүүд ч угаасаа дундаж насалт нь богино байд юм чинь. Тэгээ бид хоёрын нөхөр чинь нэг 4-5 насаар ах юм чинь. Айгуул нөхрүүд маань арай төрүүлээд мажичч магадгүй. За тэгээ хоёулаа ингээд бэлэвсэрчүүлдэг юм бол хоёр үед хүүхдүүд ч том болоод тустай амьдрал зохиогоод явцсан байх үз. Тэнгүүд хоёулаа зүгээр дундаа нэг хөөрхөн жижигхэн байшин аваад нөгөө Coraline хоёр имээ шиг хаагаа эрхлүүлээд зураг мурга зураад хамт амьдрнаа гэж бид хоёр ярьдгийн тоглоом шоглооморч бай үннээрч бай. Тэгээ өдийг хүртэл хамт өсөөд хамт одоо том болоод явж байгаа юм чинь хамт хөтлөөд тэгээд өөх үедээ ч гэсэн хоёр найз байна гэдгийг мэддэг. За хамгийн эртний найз нь тийм. Гэхдээ мэдээж надад зөндөө олон өөр найзууд байгаа. Тэгээд дөнгөж сайхан танилцсан мөртлөө тийм сайхан татны итгэлтэй хүмүүс ч надад байгаа. Тийм болохоор одоо тийм найз нөхрийн тэнгэр гэж байдаг бол би яг яхаар өөрийгөө ивэгтсэн хүн гэж боддог. Тэглээ гэхдээ надад тийм онцгүй найзууд хаарч байгаагүй гэж бол худлаа хэлэхгүй. За 10 жилд ч байна, их сургуульд ч байна, ер нь дараа нь амьдрал дээр гарсан ч гэсэн хит хитэн удаа яг ихэндээ надад одоо ингээд маш сайн байгаад миний хэлсэн үг болгоныг одоо юу гэдэг хүлээж аваад тэгээ намайг бараг ингэж одоо нэг бодлын надаас үлгэр дуурайл авч байгаад дараа нь намайг замаасаа зайлуулж хаяад одоо миний орон зайг эзлээд өөрөө ингээд дараагийн ягима болохыг гэх юм уу хүссэн тийм хүмүүстэй таалдаж байсан. За тэр нь гэхдээ би өөрийнхөө биеийг тоож байгаадаа биш. Тэрийг гэхдээ яг ийм байдалд орж үтсэн хүн болгом мэднэ. Яагаад ч чамаар ингэж амар өвчлж байснаа чиний бүх онцлог шинж чанарыг
даган дуурайж өөртөө шингээж байснаа. За одоо би энэ нөгөө нэг их хувилбараа зайлуулад би өөрөө тэр хүн болно гэх. Тэр хүн ягаад чинь чиний амьдралд шунан дурлсан юм шиг. Тэгээ чиний амьдралд шунан дурлаа тэрийг булааж авах гэдэг юм шиг үнэхээр мэдрэмж төрдөг шүү дээ. Тэгээд бодохоор тэг хамгийн их итгэж байсан хүмүүс чинь нэг чиний талаар нууцуудыг мэдэж аваад тэг чамайг сайн судалж агаад эмзэг цэгүүдийг чинь олж хатгаад тэгээд одоо чамайг орлоод тэрүүгээрээ ингээд сэтгэл ханж амьдрах гэдэг нь шүү дээ. Тэгээ тийм хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Бид нар мэднэ шүү дээ. Найз залууг нь аваад булаагаад авцсан. За булаа одоо амьтгүйнийг булаана гэдэг үг дургуул дээ. Гэхдээ л өөрийнхөө дотны гэж байсан хүний хайртай хүнийг нь мэдсээр байд санаатайгаар. Энэ дээр бол мэдээж би одоо тэр булаагцсан гэдэг нөхөр найз залууг нь өмөрөхгүй л дээ. Тэр хүмүүс бас юу хийж ийснаа мэдсэн. Тэр хүмүүс бол хамгийн том буруутай. Гэхдээ хамгийн дотны итгэлтэй хүмүүсийнхаа тий найзынхаа найз залууч бай, нөхөрч бай, тий эсвэл экс ч юм уу тий. Гэтэ яг найз нь тэр экстэй нийлэхэд окей бит хоёрын хувьд тийм одоо эвгүй таагүй дурсамж байхгүй, тийм их трама байхгүй, тэр хүнтэй ингэж муу мухагаар салаагүй. Эвтэйхэн салсан. Тэгээд надад асуудалгүй гэж зөвшөөрөл одоо юу гэмдэ зөвшөөрөл гэх нь хаашаа юм. Тэгтээ ингээд сэтгэл санааны хувьд окей гэж хэлээгүй байхад нь одоо ингээд экстэй нь явуулддаг, үерхдэг ч юм уу тиймэрхүү байдлаар найзтай хандаж байгаа эмэгтэйчүүд. За тэгээд ер нь мэдсээр байж санаатайгаар хүний нөхөртөө явуулдаад идэг, хүүхэд өнчрүүлээд идэг гэдэг эмэгтэйчүүд тэрийг юм чинээ бодохгүй байдаг эмэгтэйчүүд яагаад ингэдэг юм болоо гэдэг талаар сэтгэхүйн өнрөө нь жаахан ингээд нэвтрэх гэж үзье л та тий. За тэгээд би нөгөө өмнөх бичлэгээрээ хэлжсэн. За эртдээр үед бол эмэгтэйчүүд маш сайн гэр бүлтэй ураг барилдаж сайн айлын бэр болохгүй бол чадaltaй сайн хүний ихнэр болохгүй бол тэр хүмүүсийн нийгмийн амьдрал цаашдаа үр хүүхдүүдийнх нь ирээдүй те статус гэдэг юм нь аюулд ордог байсан учраас эмэгтэйчүүд хамгийн сайн нөхөр, хамгийн сайн гэр бүлийн бэр болохын тулд хоорондоо өршөлтөөс өөр аргагүй байсан. Тэр бол яхаарахгүй үнэн. Гэхдээ тэр хүүхнүүдийг эр нөхрийн төлөө хооронд нь уралдуулж, алалцуулдаг энэ тогтолцоо бол манай нийгмийн зохиомл хэрэгсэл хүчээр эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшүүлэхгүй, ажлын байран дээр гаргахгүй, тэг бүх эрхийг нь дарж хянсан байдлаар хайрцаглаад тэр хайрцагнаас гарах цорын ганц арга нь нөхөртэй болж өөрийн гэсэн гэр бүл бүтээх байсан учраас өөр боломжгүй өөр замгүй байсан учраас энэ цорын ганц авралын одон нөхөр байсан учраас эмэгтэй хүмүүс нөхрийн төлөө тэгж үзэлцэж алалцаж нөгөө нэг косем хатан гэдэг дээр гардаг шиг нөгөө хаанда тогтгол би энийг араас нь утгалаад идэх шиг тийм юм болдог байсан байх. За тэгээд тэр үеийн пропаганда баг зэрэг одоо бол байгаа. Тэгээд ингээд нөхөргүй эмэгтэй ч юм уу ганц бие ээж, ганц бие эмэгтэй ялангуяа нас хэвээсэн бол нэг тийм үл тоомсорлох, дээрлэх, ад үзэх маяг хандлага ер нь нийгэмд их байдаг л та. Гэтэл орчин үед эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүмүүс заавалчгүй хин нэгнтэй гэр бүл болж иж гэрэлсэн эсэх статусаас нь хамаарч тэр хүний одоо үнэлэмж тогтгоо болчихсон нийгэм штэ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бид нэр өөртөө боловсрал эзэмших хэрэгтэй, ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй, мөнгө олох хэрэгтэй, өөрийнхөө амьдралыг хинээс ч харьяат бусаар цогцлоох хэрэгтэй болчихсон энэ үед эмэгтэй хүний яг тэр дээр үеийн шигэ хажуудаа л нөхөртэй байхгүй бол чи хинч бишээ гэж айлгах нөгөө fear of missing out гэж үгээд шүү дээ. Ямар нэг юмнаас хоцрох айц гэдэг. Тэр хоцрох айцаар нь тийм сэтгэлгээний дайралт хийж нэг нөхөртэй л байхгүй бол чи одоо хөгшрөөд ганцаард нь гав ганцаараа шомбоогоо цагаан сараа сууж ахараас ичих хэрэгтэй хүн амтын юу гэж бодох юм блэ те чи одоо бүр юм хажиг зожиг ёжиг гэж хэлүүллээ. Эмэгтэй хүний ч одоо ингээ амьдралын зорилго нь ерөөсөө үрийн зулаа үнэрлэх гэж гэдэг юм уу те
элэг бүтэн амьдралтай байж харагдах ёстой гэсэн пропагандагаар тарих угаасаар байгаа учраас одоо нэг тийм хижээл насны эгч нарын маань ярьж байгаа зарим зүйлсийг хараад сонсоод үзэхээр яа харахгүй тэр айдас мэдрэгддэг штэ. Чи ингэж өгөхгүй бол нөхөртөө хаягдана шүү. Чи ийм доромжлыг ийм зовлонг тисэхгүй бол нөхөр чинь хаяад явна шүү. Тэр хүмүүсийн хувьд ерөөсөө нөхөртэй байх статус нь өөрийнх нь аз жаргал, өөрийнх нь амар амгалан, өөрийгөө хүндлэх сэтгэлээс нь илүү байдаг шүү дээ. Хажуудаа л хар юм дагуулчихсан гэж хэлүүлэхийн тулд хүмүүсийн нүдэнд элэг бүтэн нөхөртэй гэсэн статустай харагдахын тулд ямар ч тамлалыг төвчгэд бэлэн байгаад байгаа юм. Тэр юма дараачийн залуу үедээ бас тулгаж шаардаж байгаа харагддаг тий. Гэтэл одоо орчин үед эмэгтэйчүүд хэний ч тусалцаагүйгээр өөрийнхөө амьдралыг авч явах чадaltaй чадвартай болцоход тэгсэн мөртлөө яагаад хоорондоо ийм эв түнжингүй эрэгтэй хүнд тоогдохын тулд, таалагдахын тулд, сонгогдохын тулд pick me гэж хэлээд тий ямар ч хамаагүй аргаар нүдэнд нь өртөхийн тулд бусад эмэгтэйчүүдээ доош нь хийж доромжилж тий тастан хаяхад бэлэн байгаа юм болоо. Тэгэхээр энэ ойлголтыг авахын тулд бүгдээрээ эхлээд бас өмнөх дугаар дээр хэлжсэндээ misogyny буюу эм хүүсийг дорд үзэх, тэгэнгүүтээ internalize misogyny буюу дотроосоо тэр эмэгтэй хүүсийг үзэн ядах хүсэл нь эмэгтэй хүний дотроос гарч ирж байгаа тийм тохиолдлыг бодох хэрэгтэй. Тэгээ би хувьдаа misogynistic буюу одоо эмэгтэй хүмүүсийг дорд үздэг эрчүүдээс юусоо айдаггүй байхгүй юу? Яагаад тэгэхээр тэд нар холгоо дээр юм томоос том улаан дарцыг эргэлдүүлээд ирж идэг. Тэд нарыг ингээд олоод харах бүр амар амархан байдаг. Тэрийг байж байгаа царайг нэг хараад амаа нээсэх нэгээд гарсан ганц хоёр үгийн сонсоод энэ чинь ойлгомжтой. Тэгээ эмэгтэй хүнийг дорд үздэг, өөрийгөө нэг юмд бодчихсон, өөрийгөө агуу мундаг гэд итгэчихсэн. Шалахгүй юм байж өөрийгөө асар өндрөөр үнэлчихсэн л нэг муу ирвэ анштай гэд шууд үнэлтэй хийгээд тэр хүнээс зайгаа барих надад амар амархан байдаг. Гэтэл мисожинийн дотроосоо гарч ирээд байгаа эмэгтэйчүүд аимшигтай аюултай байдаг. Би тийм эмэгтэйчүүдээс хамгийн их айдаг. Эрчүүдээс тэр мисожинистик эрчүүдийг бол би шууд олж хараад бид нарыг яаж харьцгаа, яаж хандхаа, хил хязгаараа хаана байраа тогтоохыг, тэд нарыг яаж одоо өөртөө итгэлийг нь байхгүй болохоо бол би одоо мэдэн шүү дээ, үзэлцээ сурчсан. Харин наана зүгээр царайлчгаад наана надтай яг адилхан царайлсан мөртлөө дотроо эмэгтэй хүмүүсийг үзэн яддаг, дотроо эмэгтэй хүмүүсийг дорд үздэг, дорой муу хоёрдугаар зэрэглэн гэж боддог эмэгтэй хүннээс би үхтлээ. Нэр тийм эмэгтэйчүүдийг одоо нинжа гэж бодчихгүй да тий. Одоо ингээд тулааны урлагаар бол ярих юм бол тий. Тэр тийм эрэгтэйчүүд бол самурай байгаа байхгүй. Самурай бол хизээч хийх гэж байгаа үйлдэл нуудгүй. Одоо ингээд бүх юм нь ил байдлаар тулалддаг. Нинжа болохоор харанхуй шүн ингээд хавхар хувц өмсчээд хаана явж байгааг мэддэхгүй нуугдж байгаа дод шидэ чамайг алчиж магадгүй байдаг. Яг тэрэн шиг дотроосоо мисожинитэй эмэгтэй хүнийг үзэн яддаг мөртлөө тэрийгээ сайн нуучдаг. Гаднаа зүгээр бидний нэг юм шиг харагддаг эмэгтэй бидний дотор орж ирээд тэнгүүтээ биднэрт нөгөө өөрийгөө үл хүндлэх, өөрийгөө үл хайрлах, өөрийгөө золиослохдоо эр хүний төлөө өөрийгөө үгүй хийх талаар юм биднэрт сургаад тэгээ бидний тархийг угаачих магадлал тийм эмэгтэйчүүдэд асар их байдаг. Тийм болохоор би яг internalized misogynyтэй буюу pick me эмэгтэйчүүдээс тэр тусмаа ухаантай pick me эмэгтэйчүүдээс амар айдаг. Тийм эмэгтэйчүүд таны найз нөхөд дотор ч юм байгаа, хамт ажилладаг хүмүүст ч юм байгаа, таны хамаатан садан хайртай ихч чинь ч юм уу, бүр ээж эмээ чинь байж магадгүй. Таны дуртай алдартан ч байж болно. Таны дуртай инфлюенсер ч байж болно. Тэр хүмүүс маш ааж ухнаар, маш зөөлнөр тэгсэн мөртлөө таныг өөрийнхөө амьдралын эзэн байхаа болоод өөрийнхөө амьдралыг
эр хүний төлөө найр тавьж өг. Өөрөө амьдрахаа бол эр хүний төлөө оршин бай. Бидний энэ хөвшсөн нийгмийн тогтолцоог чаленж буюу өөрчлөх гэж уриалахаас илүү зүгээр үнтэй тасан зохицоод байсан юмыг байгаагаар нь үлдээ гэсэн утгатай. Тэгээд чи өөрөө зовж байсан ч хамаагүй хийгээд ирсэн юмыг битгий өөрчлөх гээд бай. Нэгэнд голдрлоор явж байгаа юмны чиглэлийг нь битгий өөрчлөх гээд бай гэсэн суртал хуулаад явуулж байгаа. Тэгээд үүнийг нь бид нар мэдэхгүйгээр анзаарахын ч аргагүйгээр аимшигтай тарих угаалт бас нэлээд явдаг. Тийм учраас би яг ийм дотроосоо internalize misogyny эмэгтэйгээс л маш их болгоомжлдог. Тэгээд хамгийн хэцүү нь тийм дотроосоо internalize misogyny эмэгтэйчүүд заримдаа өөрийгөө ч мэддэггүй. Өөрийгөө зөв юм ярьж байгаа гэж бодож байгаа боловч өөрөө тэр эцгийн эрхт ёсны тогтолцооны төлөө юм яриад байгаагаа эрчүүдийг нэгт тавиад байгаагаа өөрийгөө дайвар буюу хоёр дахь хүйсний амтан гэж үзээд байгаагаа өөрөө ч ухаарахгүйгээр тийм юм ярьсаар л байгаа. За тэгвэл яагаад ийм internalized misogyny эмэгтэй үүсдэг юм бэ? За яагаад үүсэх вэ гэвэл мэдээж нийгмийн хүчин зүйл, гэр бүлийн хүмүүжил нөлөөлнө. Эмэгтэй хүн бүрийн дотор их бага хэмжээгээр эмэгтэй хүүсээ дорд үзэх буюу internalized misogyny байгаа. Тодорхой хэмжээгээр байгаа. За түүнийг хэр их байлгах уу, их байвал түүнийгээ ангижрах уу гэдг нь тухайн хүний одоо насанд хүрснийхэн дараа хийх аяллаа нэг байх гэж би боддог. Тэгээд угаасаа нийгмийн сургаалыг сайн охин бай, өөрийгөө золиосол, өөрийгөө хизээч битгий нэгт тавь. Тэгээ өөрийгөө хайрлан өөрийнхөө төлөө шийдвэр гаргана гэдэг чинь хувиа ботсон адгийн үйлдэл. Чи бол хин нэгэнд үйлчлэх гэж хин нэгний амьдралыг амархан болгох гэж төрсөн хэрэгсэл гэсэн нийгмийн тарих угаалтанд автчихад түүндээ одоо нэг тэтэрхий авцсан дээрэс нь тэр зүйлээ хэрэгжүүлэх гэж маш их цаг хугацаа хүчин чармаалт зарцуулсан учраас одоо түүнээс ухарчаар хайрын санагдаад байгаа учраас түүнийг зөв болгох гэж буруу биш зөв байсныг нь батлах гэж улаарж байгаа эмэгтэйчүүд мисогинист байх нь их. Тэгээ гэр бүлийн гишүүд нь мисогинист байвал мэдээж тухайн хүн айлын хүүхдүүд нэр юм хамаагүй мисогинист байх магадлал илүү өндөр байна шүү дээ. За тэгээд тийм мисогинист эмэгтэй ерөнхийдөө анзаарахад хоёр төрлийн юм байгаад идэгий. Нэг нь болохоор ээжигээд ураасан мисогинист буюу ээжтэйг адилхан pick me. Эмэгтэй хүний одоо чадах юм нь л ерөөсөө галтгоо гэр хавцаа. Эмэгтэй хүн одоо илүү юм хийгээд хэрэггүй. Эмэгтэй хүн карьер амбиц хэрэггүй. Чи юу гэдэг эр нөхрөө айтайхан авч яваад хүүхдүүдийг нь гаргаад хүүхдүүдээ л хүн шиг хүн болгоул одоо чиний хүн болох. Тэгээ хүн болсон эмэгтэй хүн бол төрсний чинь утга учир ерөөсөө л доороосоо нодон сормостой юм унгаад за тэгээ эрэхтэй эр нөхрийнхөө хажууд одоо ингээд наалдаад байж ахын л чухал өөр одоо илүү юм хийгээд хэрэггүй тий нөхөр чинь чамаа яаж ч дээрлэхэж дарамтлж байсан араар тавьж хуурж байсан тэгээ эцсийн эцэст хажуудаа эр нөхөртэй байх нь л чухлаа гэсэн pick me aging misogynistic aging өсгсөн тийм misogynistic охид байдаг. За нөгөө талаар аав нь маш их misogynistic мөртлөө охиндоо амар хайртай, охиноо амар өрөвддөг гэх юм уу? Тэгээд ингээд эмэгтэйчүүдийг дорд үздэг байжгаад охинтой болцсон чинь ингээд охиндоо маш хайртай байсан учраас аав нь ингээд охинтойгоо юм онцгой нарийн намдан холбоотой. Тэгээд ийм misogynistic аавын охид яадаг вэ гэхээр эмэгтэй хүнийг сул дорой гэсэн аавынхаа одоо тэр нөгөө нэг ертөнцийг үзэх үзлийг нь аваад буцаагаад ээжигээ болон бусад эмэгтэйчүүдийг асар дорд үздэг тийм төрлийн misogynistic гарч ирдэг. За тийм misogynistic эмэгтэй болохоор карьер албан тушаалыг нэг тавьдаг. За өөрийгөө баг эрэгтэй хүн гэж тооцдог. Тэгээ бусад эмэгтэйчүүдээс тис өөр би бол ийм одоо юу гэдэг уламжлалт юмд бол дургу. Тэгээд ийм сурлага сайтай ч юм уу толгой сайтай
ажил мэргэжил нь амар мундаг. За тэгээд тэр карьер хөөдөг эмэгтэйгийн хувьд ингээд эрчүүдийг хизээч өөрийнхөө өршөлтөгч гэж үзэхгүй хамтрагч гэж үзнэ. Тэгсэн мөртлөө ингээд жишээлбэл ажлын байран дээр эмэгтэй хүнд тодорхой хэдхэн орон зай байх ёстой гэдэгт итгэцэн. Олон эмэгтэй хүн орж болохгүй. Эмэгтэй хүнд байх байр нэг ганцхан юм уу хоёрхан л байр байгаа. Тэрнийхээ төлөө бусад эмэгтэйчүүдтэй үзэлцэн гэдэгтээ баттгдсан байдаг. Тийм учраас тэд нар ингээд өөр эмэгтэй компанид ч юм уу ажлын талбарт нь орж ирэхэд бусад эрэгтэйг алгаад цосоод хүлээж авдаг мөртлөө өөр эмэгтэйчүүдэд амар хатуу ханддаг. Тэднийг хавчин зайлуулахын тулд залхаан цээрлүүлж, дээрлэхэж, аль болох ажлаар дарж шудраг бус хандж агаад нөгөө эмэгтэйчүүдэд дарж аваа зайлуулахыг тэгжиж өөрийгөө тэр салбартаа байгаа цорын ганц эмэгтэй ч гэдэг юм уу цөөхөн мундаг эмэгтэй нэг гэж байдлаар өөрийгөө мэдэрдэг. За тэгээд аавын охин тэгсэн мөртлөө аав нь ээжтэй нь яаж харилцаж хандаж байгааг хараад ээжигээ буруутгадаг. Эмэгтэй хүн байх, эмэгтэйлэг байхыг сул дорой арчаагүй, чадваргүй, бусдад дээрлэхүүлсэн байх сонголт гэж үздэг учраас эмэгтэйлэг бүх зүйлээс татгалцдаг. Өөрийгөө эмэгтэй хүүстэй харьцуулж ярих дурггүй. Өөрийгөө эрчүүдийн нэг гэж боддог. Эмэгтэйчүүдээс тусгаарлаад эрчүүдийн хүрээлэлд байхыг үздэг. Тийм төрлийн бас мисожинистик эмэгтэй гарч болно. Тэр эмэгтэй наана харахад айгүй прогрессив юм шиг нийгмийн тогтсон хэв маягийг өөрчлөхгүйт ч байгаа юм шиг илүү эмэгтэйчүүдийг сайн сайхан бай гэж уриалах гээд байгаа юм шиг мөртлөө чадaltaй ухаантай бай гэж бие даасан бай гэж уриалах гээд байгаа юм шиг мөртлөө тэрийгэ зөвхөн өөртөө хүсдэг бусад эмэгтэйчүүдэд хүсдэггүй. Яг тэгэхээр бусад эмэгтэйчүүд түүнийг бүгдээрээ арчаагаа суулдаарай. Гэхдээ энэ нь уламжлалт амьдралын хэв маягийг хүсдэг эмэгтэй болгон эсвэл карьертаа анхаардаг ухаантай, амбицтай, аавтайгаа дотны эмэгтэй хүн болгон ийм биш, ийм гэсэн үг ерөөсөө биш шүү. Гэхдээ хамгийн гол нюанс нь нэг нь эмэгтэй хүний хувь тавилан гэдэг ийм л байх ёстой. Үүнээс илүү хүсээд хэрэггүй гэсэн сэтгэлгээг хүлээгээд авчихсан бол нөгөөх нь эмэгтэй хүн байна гэдэг нь арчаагүй сул дорой би эмэгтэй хүн баймааргүй байна гэсэн айдас үзэн ядалт гэдэг дээр хоёр гол нюанс нь байгаа шүү. За тэгээд мисожинистик эмэгтэй гэдээ яриад хавар зүгээр pick me-гээ яриавчээ л да. За тэгээд ийм хоёр төрлийн pick me эмэгтэйчүүд маань хоёулаа эмэгтэй хүн рүү хандсан дайралт байнгын дайралт хийхдээ бие бинийгээ дайрна. Амбицтай карьераа хөөсөн өөрийгөө бусад эмэгтэйчүүдээс илүү мундаг гэж боддог эмэгтэй нь за нөгөө уламжлалт маягаар амьдрдаг олон хүүхэд гаргадаг ч юм уу ингээд гэрийн эзэгтэй хийх замыг сонгосон эмэгтэйчүүдийг байнга доромжилж адуу маа шиг гахаа нохоо шиг төрдөг хүүхд зуулгаас өөр ажилгүй яадаг идэг ингээд тижээвэр мал шиг ингээд байж идэг нэр нөхрөөс хамааралтай арчаагүй царайлчаад ингээд салж чадахгүй бие дааж чадахгүй гэсэн юм ярьдаг бол за нөгөө хэд нь болохоор үр хүүхэд ханижлээ үл тоодог хувийн жаргалаа хөөсөн амьдралын аз жаргал сайн сайхныг мэдрээгүй яасан гэд бас нэг ганц бие эмэгтэйчүүдээ материаллаг хэрэгцээндээ дутсан гэд бие рүүгээ эднэр ингэж дайралт хийн. Энэ хоёрын хоорондын дайралт нь дуусахгүй. Энэ хоёр яагаад бие рүүгээ дайраад байна вэ гэхээр аль нь эрэгтэйдээ сонгогдохын тулд би илүү намайг хараа би илүү дог байгаа зү. Эмэгтэйчүүдийг дорд үздэг пикмин болохоор хараа би эднэрийг бодоход кул би өөрийгөө аваа явчихна. Надад чиний мөнгө хэрэггүй. Надад юм даалгах хэрэг байхгүй. Би бол амар хүчрхэг чамаар ерөөсөө надтай байх юм бол чи ингэж хичээх ажиллах яах их шаардлага байхгүй. Би бол ингэж айгуу дажгүй ирчүүдтэй ч адилхан. Нөгөөд нь болохоор хараа би чамд юу хийж өгч чадах юм чи хараа би чамд ийм үйлчлэгээ үзүүлээ. Би чиний төлөө ийм хий. Би чиний мөрөөдлийг биелүүлээд ийм мар туслая. Бид нар бол тийм нөгөө хүүхнүүд бол чамд ийм юм өгч чадахгүй штэ их маягаар хоёр хэсэг талцаад би рүүгээ дайраад байгаа. Тэгэхээр өнөөх л нэг
асар дээр үед цөөхөн сайн гэр бүл, цөөхөн мундаг нөхөртэй болох байх үеийн л тарих угаалт одоо л үргэлжлээд орчин үеийн эмэгтэйчүүд тэ ийм цөөхөн юмны төлөө алалцж байгаа юм шиг эмэгтэй хүн болгонд тэр нь хүрэлцэхгүй юм шиг тэ ийм орон зай эмэгтэй хүн болгонд орон зай олдохгүй юм шиг байдлаар хандаад тэнгууд яадаг вэ гэхээр бие бинийгээ өрсөлдөгч дайсан гэснүүдээр маш хүчтэй хардаг. За тэгэнгүүтээ бие биендээ маш их хатаархдаг. Бие биенийхээ ололт амжилтыг ололт амжилтыг магтаж чин сэтгэлээсээ баяр хүргэхийн оронд надаас илүү гарчлаа. Одоо ингэнгүүт айдсан дөрөд надаас энэ илүү гарчхаар би ингээд хоцроод хаягдаад мартагдчих юм шиг айцтай төрөөд байгаа. Тэгээ та нар бүгдээрээ нэг тийм найз мэднэ штэ. Чамд ингээд амар сайн найз гэдэг магадгүй чамаас ямар нэг юмараа илүү, сурлагаараа илүү, царайгаараа илүү. Эсвэл одоо ингээд ажил мэргэжлийн хувьд чамаас өндөр карьертай, өндөр цалинтай ч юм уу. Эсвэл ингээд ямар нэг талаараа л чамаас илүү байх гэдэг. Одоо ингээд чи сингл нөгөөх шиг найз залуутай ч гэдэг юм уу те. Тийм байх үедээ та хоёрын харилцаа амар гоё байдаг. Гэсэн чинь чи тэрнээс илүү өндөр оноо авчаар эсвэл чи түүнээс яагаад ч ингээд илүү царайлаг болчхоор тэр өдөр ингээд нүүрс чинь гоё харагдаад арьс чинь гоё байгаад чамд илүү олон хүн чамайг магтчихаар за эсвэл ингээд чиний карьер чинь чи дэвшээд эсвэл цалин орлого чинь нэмэгдээд одоо тэр хүний гаргаж чадаагүй байгаа амжилтыг гаргаад эсвэл нөгөө найзаагаа сингл байхад чи найзлуутай болчих юм бол тэр хүний харилцаа шал өөр болчдөг тий. Чамд ингээд бүр ингээд атаархлаа ингээд нууж чадахгүй бүр ингээд нөгөөх нь өөрөө цаанаасаа буцалж илэрч гарч ирээд тий чиний өмнөөс баярлахын оронд чиний амжилтыг чинь гутаах гэж тий булааж авах гэж тэр мөчийг чинь харлуулах гэж оролддог. Гів гинт драма тавьдаг, гомдолдог. Тий бүх юмыг өөрийнхөө талаар болгох гэж ярьдаг. Хүмүүс чиний талаар ярангуут тий ярианыхаа сэдв чи болохоор бүр тисч чадахгүй тэнд ямар ч хамаагүй аргаар ярианы сэдв болохын тулд ингээл амар сонин зан гаргаад тий эсвэл ингээд чамайг найзлуудаа болчингууд чинь найзлууруу чинь гівгэнт найзын хүсэлт явуулаад чат мат бичгээл ингээл сонин зан гаргадаг шүү дээ тий хизээч чи өөрөөс нь нэг ч зүйлээр илүү байж болохгүй юм шиг зан гаргадаг тийм хүмүүсийг бүгд мэднэ. Тэгээ тэр болохоор ерөөсөө нөгөө цэвэр өрсөлдөөн болон хатаархал. Нөгөө хизээч эмэгтэй хүнтэй чин сэтгэлээсээ сайн сайхныг бодож холбоо үүсгэж байгаагүй, үүсгэж үзээгүй учраас зүгээр цаг нөхцөөх гэсэндээ ганцаардсандаа эсвэл зүгээр л нийгмийн хэм хэмжээ учраас эмэгтэй найзтай болцсон боловч тэр найзыгаа хизээч одоо жинхнээсээ хүн гэж хайрлж үзээгүй тийм найз чи зүгээр магадгүй тэр хүний эгог нь л хангаж өгөх үүрэгтэй тий чамтай уулзахаараа зүгээр гайхуулж флексдэх гэж оролддог амьдралаа сайхан байгааг нь чи зүгээр сонсож өгөх магтах гайхаж бишрэх үүрэгтэй тий тэгээд ингээд ганц би байхтай амар уулзч яадаг мөртлөө нөхөр найзлуутай болонгуудаа чамайг ор тас хайчдаг тий яг хөө мэдээж хайртай хүнтэй болонгууд тэр хүний зарцуулах цаг нь ингээд өөр л болно л доо гэтэл ор сургаггүй үхсэн юм шиг чамайг тэр бүр ингээд тоохооч болоод амьдралаасаа хөөгд гаргацдаг. За тэгсэн мөртлөө ингээд нэг нөхөр найзлуутайгаа муудалцахаараа ч юм уу тэднэрт ингээд гомдохоор тэднэр ингээд ямар нэг асуудал тарихаар чамтай холбогдож баахан гомдлож уйлж агаад тэг ингээд чамаа сайн сайхан үг сонсоод тэг чи чадан чи мундаг чи одоо тэргээр явахтай чи тэрнтэй тэргүү болно салчихгүй юу гэсэн үг сонсоод тэгснэ юу ч болоогүй юм шиг буцаад нөгөөдөгтөө нийлцсэн. Тэгээ чи зүгээр амны гар цолцсон. Тэгээд эвгүй юм хэлсэндээ бантаад байж идэл. Тэгээ нөгөө хүн чинь ингээд нэг жилдээ нэг юм уу хоёр удаа чамд ингэж хурж ирж бахан гомдолчоод энерги нөхчөөд тэгээл буцаал нөгөө амьдралаар амьдардаг. Тим найзууд бас байдэн шүү дээ. Тим амар эр төвтэй, мисогинистик, pick me эмэгтэйчүүдийн хувьд хичнээн чамайг найзаа гэж байгаа ч гэсэн чи тэр хүний хувьд эмэгтэй л хүн өрсөлдөгч лахгүй нэгт өрсөлдөгч
өрсөлдөөгүй үед чамайг өрсөлдөгчөө гэж хараагүй үед ямар үед чамайг өрсөлдөгч гэж харахгүй вэ гэхээр өөрийгөө чамаас илүү гэж мэдэрж байгаа үедээ, чамаас айхгүй байгаа үедээ, чамайг өрсөлдөөнд ялчихгүй гэдэгт итгэлтэй байгаа үедээ бол чамтай найзлана. Ямар нэгэн байдлаар чамаас сүрдээд чамд ялагдчих магадaltaй юм шиг санагдаад дотроо тэгээд ямар нэгэн байдлаар чамайг илүүрхэж байгаа гэж бодох үедээ тэр хүмүүс чамайг өрсөлдөгч гэж нэгдүгээр тавиад тэгээд чиний одоо дайснаа дарахын тулд ямар арга хийдэг үлээ дээ яг тэрэн шиг юм болно. Тэгээд хамгийн гунигтай нь тим эмэгтэйчүүдийн хувьд чи хичнээн төр хүнийг өрсөлдөгч гэж үзээгүй, чи бүр ямар ч муу юм бодоогүй, тэр хүнийг зүгээр хувь хүнийхэн талаас хайрлаад хүндлээд үнэлээд явж идэл гэтэл тэр хүн чинь толгой дотроо нэгэн хүнтэй өрсөлдөөн үүсгэсэн байдаг байхгүй. Чамайг өөрөө ч мэдээгүй байх чинь чамтай нууцаар өрсөлдөөл яваад байдаг. Чамайг тэгэл яаж дийлэх үү гэдэг дээр толгойн ингээл хөдлөөл. Яавал би энэ шиг ийм царай зүстэй болох уу? Яавал би энэ шиг ингэж хүмүүсийг өөртөө татах уу? Яавал би үсээ энэ шиг болгочих юм бол те чиний гэсэн бүх юм гоё харагдаад эхэлдэг. Тэгээд нэг ийм юм байдэн штэ. Эхнэрээсээ өөр хүнтэй болсон, өөр эхнэртэй юм уу, нууц амрагтай болсон ирчүүд өөрийнх нь сайндаа тэгээ өөрийг нь айгу мундаг байгаа учраас эмэгтэйчүүд ингээд 2-3-аараа ч юм ингээ араас нь гүгээд байна гэж боддөг штэ. Гэтэл ихэнх тохиолдолд тэр нууц амраг нь тэ шинэ эхнэр нь тэр ерөөсөө эрэгтэйгээс болоогүй тэр өмнөх найз охин өмнөх эхнэртэй нөрсөлдөж байсан байдаг. Тэ тэр өөрийг нь одоо найз охин эхнэрээс нь салгаж нууцаар явуулсан эмэгтэй нөгөө бусад эмэгтэйчүүдтэй өрсөлдөж дийлж байж өөрийгөө ингэж эгоогоо хангадаг тийм дотроо мисожинитэй хүн гэдгийг нь мэдэхгүйгээр тэ тэр хүмүүсийн хувьд ерөөсөө тэр эрэгтэй чухал биш. Өөр эмэгтэйг дийлэх, өөр эмэгтэйг ялах тэр мэдрэмжэндээ болоод одоо гэр бүлтэй ч юм уу найз бүсгүйтэй хүнийг онилж агаад өөрийнхөө одоо шанцыг сорсон байх нь шүү дээ. Тийм юм болцсон байдаг. Ирчүүд болохоор би мундагтаа би гоё учраас намайг ингээ булаацалтай байна биш гэж бодоод байдаг юм шиг. Гэтэл тэр цаана нь болохоор тэр нөгөө эмэгтэйчүүдийн атаархал, тэр мисожинистик pick me эмэгтэйчүүдийн атаархал, тэр эмэгтэйчүүдийн өөрийгөө ялагчаар мэдрэх гэсэн хүсэл тэнд явж байдаг. Тэгээ тэр нөгөө хүмүүс хэлээд байдаг шүү дээ ингээд гэр бүлтэй хүнтэй яваад ичдэггүй юм уу? Яагаад ийм юм хийгээд идэв? Зөндөө олон ганц бие залуу байхад чинь яагаад айлын хүүхдийн аавыг ингэж аваад өмчрүүлээд уйлуулад тэгээ тэр нулимсанд нь цадаад яваад идэх юм бэ гэхээр яг тэр нөгөө pick me эмэгтэйчүүд чинь бусад эмэгтэйгээс өөрийгөө илүү гэж ямар ч харгамаагүй аргаар мэдрэх гэсэн хүслээсээ болоод тэд нар чинь албаар санаатаагаар гэр бүлтэй хүнийг сонгож аваад тэгээ би эхнэрээс нь салгаж чадах нь үгүй юу гэд өөртөө сорилт тавиад байна шүү дээ. Ялангуяа гоё найз бүсгүй гоё эхнэртэй хүн байвал тэр хүнээс салгаад авчих нь гэдэг чинь тэгээ би бүр илүү гэж өөрийгөө мэдрэх гээд байгаагийн шинж аахгүй юу. Тэгээд тэгээ нөгөө мисожинистик байна гэдэг чинь тэгээ хаана ийм аим шиг. Одоо нөгөө хүний хоол амттай гэдгийг чи яг тэр pick me мисожинистик pick me-ээс чинь харж болж байгаа байхгүй юу? Өөр хүний нөхөр халамжтай, өөр хүний нөхөр царайлаг, өөр хүний нөхөр мөнгөтэй, өөр хүний нөхөр өнгөлөг харагдаад байгаа. Гэхдээ тэр нь ерөөсөө тэр нөхөртөө биш. Тэр эхнэрийг нь давж дийлэх нь, эхнэрээс нь өөрийгөө илүү хүсэмжит, илүү дур булаам гэж мэдрэх нь тэр хүнийг хайртай байсан, өөрийг нь хайрлаж байсан хүнийг нь булааж авч тэр эмэгтэйг зовоож, гомдоож байгаадаа таашаал авч байгаа нь тэргээр илэрч байгаа. Тэгэд ийм эмэгтэй айгүй ховор те цөөхөн тохиол гэж бодож магадгүй. Хүний нөхөр булааж авч байна гэдэг чинь тэр нэг өөр эмэгтэйг те сэтгэлийг нь шархлуулад өөрийгөө илүү л гэж мэдрэх гээд байгаа хэрэгцээ гэсэн шүү дээ. Энэ экстрим кейс боловч арай бага доозоор манай эмэгтэйчүүд энэ үйлдэлийг өдөр тутамдаа хийж байгаа та нар сошиал орчноос харж болно.
тэрийг юугаар харж вэ гэхээр та нар дурын нэг эмэгтэй хүний бичлэг юм уу зурган дээр ороод хар. Ялангуяа одоо олонний танил гэх юм уу тийм хүмүүсийн зураг бичлэгэн дээр ороод хар. За тэр дунд тэ бичлэг үзэж байхад чамд зүгээр нэг эмэгтэй хүний зураг гараад ирэхэд, бичлэг гараад ирэхэд ямар ч шаардлагагүй нөгөө хүн асуугаагүй байхад тэ чиний бие чинь ийм байна. Чи ийм шал тарган юм байна штэ. Шал найжга юм байна. Чи хачин халтар царайлчаад. Чиний толгой чинь ямар том юм бэ? Ийм хачин юм бэ жинхээ болооч. Ийм юм хийж яадаг байна гэд комент гэд хэрэг болгож комент үлдээж байгаа байхгүй юу? Тэр бичлэгийг үзэж байхдаа хуруугараад нэг удаа дээш нь гүйлгээд дараагийн бичлэгээ үзэх хэрэг зориг гаргаж тэнд те 30 секундээс 1 минутын турш комент бичих хоёр чинь ингээд шал өөр юм байгаа байхгүй. Тэгээ үнэхээр тэнгуүтээ өөрөөсөө хэлдэг юм би ямар худлаа юм хэлсэн юм уу? Үнэн л юм хэлж штэ. За үнэхээр үнэн байж гэж бодъё. Тэр хүн тархан байж гэж бодъё. Тэр хүн том толгойтой байж гэж бодъё те. Хүлэн майжиг гэж бодъё. Гэхдээ чи тэрнийг өөрийнхөө амьдралаасаа 1 минут те 30 секунд гарган байж бичих хэрэг юу юм? Чиний зорилго чинь тэгж бичснээрээ зорилго нь юу юм? Би үннийг хэлж ийн гэх гээд магадгүй. Гэхдээ тэр үннийг хэлж байгаа зорилго чинь юу юм? Чи тэр хүнийг өөртөө итгэлгүй болоосаа гэж хүссэндээ л тийм юм хийж байгаа зү. Тэр хүн өөртөө итгэлтэй аз жаргалтай харагдаж байгаа учраас тэрийг нь үгүйхийн тулд тэ нэг ч гэсэн эмэгтэй надаас илүү өөртөө итгэлтэй аз жаргалтай байчихгүй гэсэн айдсынхаа үднээс чи тэр хүнийг өөртөө итгэлийг нь үгүйхийн тулд тэнд комент үлдээж байгаа шүү дээ. Тэнд одоо бодогдсон юм байж болно л доо. Гэтэ бодогдсноо тэгээд хэлэхгүйгээр зүгээр дараачийн юм үзээд явах боломж байсан. Гэтэл та өөрөө яг тэр бодогдсон юмаа хэлж тэр хүний одоо ингээд сэтгэл зүйрөө дайралт хийя гэж сайбер були хийя гэж шийдэж байгаа чинь өөрөө таны бусад эмэгтэйчүүдийг өрсөлдөгч гэж үздэг. За тэгээд өрсөлдөгчдөө яаж хийж байгаа дарах тэгээ өөрөөс нь илүү ямар нэг талаар илүү гарчих вэ гэдэг таны хувьд одоо ингээд зарим талаар дутуу мөртлөө тэр хүн ингээ өөртөө итгэлийн талдаа ч юм эсвэл аз жаргалын хувьд танаас илүү гарчих гадаад тэнгууд тийм юм байж болохгүй гэж үзэж байгаа үднээс та тэр хүн рүү ингээд дайралт хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь үндсэндээ тэр нөгөө айлын ихнэр булаадаг хүүхдийн аав булааж өмчрүүлдэг муухай эмэгтэйчүүдэд гээд байгаа эмэгтэйчүүдийн үйлдэлтэй уг санаа нь нэг зүйл яг дооц нь арай бага болохоос биш адилхан үйлдэл ахгүй юу. Тэгээ би нэг ганц 2 сарын өмнө яг энэ дээр нэг юм social experiment нийгмийн туршилт хийх гээд яг өөрийнхөө инстаграмаар яг энийг туршижсэн байхгүй юу. Ингээд нэлээд ийм өөртөө итгэлтэй дадгар царай гаргаад би одоо 34 настай миний нүүр будагчгүй байсан чи юм би болоо те та нарын намаа юу гэж хэлэх чинь юусэн надад хамаагүй би бол угаасаа юм гоё юм чинь гэдэг нэлээд өөртөө итгэлтэй юм шиг байдлаар бичлэг хийгээд тавьцیں۔ За тэгээд энэ дээр юу гэдэг ямар хуу байдлаар хүмүүс хариу өгөх нь вэ те эмэгтэй хүн өөртөө тийм итгэлтэй бардам байхад тэ өөрийгөө үнэлж байхад манай эмэгтэйчүүд ямар хуу байх нь вэ гэдгийг би яг харах гад санаатайгаар яг тийм бичлэг хийж тавьсан. Мэдээж миний одоо төлөвлөж байснаар одоо төсөөлж хүлээж байсны дагуу маш олон эмэгтэйчүүд яг ингэж чим үү гэсэн байдлаар дайрч орж ирсэн л те. Өө чи би чинь чамайг одоо бараг 50 өгч байгаа гоё насандаа арчаатай ануухан анна гэж бодож ирсэн. Дөнгөж 34-тэй юм бол чи амар хөгшин царайтай овартай байна. Тэ ийм хачин дөрвөлжин лаглаас нь нүртэй юм байж яасан өөртөө итгэлтэй юм бисэн авгаа мавгаа гэл яг нөгөө тэ өөртөө одоо нөгөө нэг энэ хүн яагаад өөртөө ийм муухай итгэлтэй байна вэ? Энэ итгэлийг нь нураана гэсэн үднээс зорин орж ирж ингэж яг бөөнөрөө комент бичиж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд би бол надад одоо тиймэрхүү дайралт юусоо угаасаа хүрэхгүй. Тэгээд би бол яг өөртөө одоо олон жил тэмцсэний эцэст өөртөө амар сэтгэл хангалуун болцоход
ерөөсөө өөрийнхөө сантай муутай бүх талаа ингээд хүлээж авч сурж байгаа хүн баггүй. Тийм болохоор тий надад би бол өөрийгөө насандаа яг л таарсан айтайхан харагддаг гэж боддог. Тэгээд одоо бүр тэгэл үнэхээр овортой байсан ч хүн тэгээ овортой байж болохгүй гэсэн юм байхгүй. Гэтэ би бол өөрийгөө овргүй яг л насандаа харагддгаа мэддэг. Тэгсэн чинь тий тэгээд тийм байна гэд хэлээд үтсэн чинь амар олноороо орж ирээд пүү чи ста нэрээ тий үдийн насандаа ийм хачин байж чичин хөгшөө аваа болчоод яасан яадгүй гэл тэгэл яг л patriarchy ямар хуу байна гэдгийг ингээд туршиж үзээд өөр дээрээ туршилт хийхэд л яг л тэгж л мэдрэгдэж байгаа байхгүй юу. Ямар ч эмэгтэй олонний танил хүний зурган доор за эмэх Монголын ч биш дэлхийн од эмэгтэйчүүдийн доорч та манай Монгол бадрангуй эмэгтэйчүүдийн пикми нарын одоо комент байж л байдаг штэ. Лизаг л алдсан майжгал гэдгэлгийн солонгосын лаглаг модельуд ирсэн чинь эдгээр яжууд би нүцгэнгүүл залуучууд сөхөрч унана гэж бичдэг анаал байдаг юм байлээ. Тэгээд Лиза Мизаг дэлхийн одоо Холливуудын оддыг л муухай сайхнаар дуудаж байгаа хүмүүс мань занж одоо юу бүр наазахын хэрэг байх л та. Тэгээд ерөнхийдөө ийм юм хийгээд бусад эмэгтэйчүүдийгээ чонд хайж өгөөд л байгаа ийм эмэгтэйчүүдийн пикминүүдийн одоо гол зорилт нь ерөөсөө л аль болох олон эсрэг хүсний эр хүний анхаарал төртөх хараанд торох тэр хүмүүст хүндлэгдэх тэр хүмүүсээс магтаал юм сонсгол ерөөсөө ийм зорилготой байхгүй юу. Тэр хүмүүсийн хувьд тэр пикминүүдийн хувьд эрэгтэй хүний одоо чи бусад эмэгтэйчүүдээс өөр юм чи хамаагүй онцгой юм тий одоо үед ийм эмэгтэй байдаг юм уу бас ганц ч гэсэн ухаалаг эмэгтэй байдаг юм бэжээ гэх мэт магтааллын үг сонсохын тулд тийм зүйлээр сэтгэлээ зовоож амьдардаг учраас яа тэгэхээр нөгөө өөрийгөө хайрлаж өөрийгөө дотроосоо сайхан дуу хоолойгоор урмаар дэмжиж сураагүй учраас дотор нь дандаа өөрийн шүүмжлэлт хоолой байж байгаа учраас гаднаас за тэр тусмаа ир хүүстэй хүнээс магтаалын урмын үг авч тэр нэг хоосон зайгаа дүүрэх гэж үздэг учраас л одоо тийм үйлдэл гаргадаг юм байна л та. За тэгээд хамгийн өрөвдөлтэй болон харамсалтай нь гэвэл одоо пикминер хизээч өөрийнхөө үнэн мөнөөр мөн чанараар оршиж чаддаггүй. Бид нар одоо ингээд дандаа перформанс буюу жүжиг тоглоно гэж ярьдаг. Одоо дандаа хин нэгний бусдын өмнө жүжигчсэн тоглолт хийж бүх амьдралынхаа турш эрэгтэй хүмүүсийн өмнө хамт олонныхоо өмнө ч юм уу найз нөхдийнхөө өмнө дандаа өөрийнхөө байгаагаас тис өөр жүжиг тоглож оршдог. Яа тэгэхээр өөрийнхөөрөө байвал хайрлагдахгүй, хүндлэгдэхгүй, горлогдохгүй гэсэн айцтай учраас үргэлж перформанс үзүүлнэ. Та нар ийм зөвлөгөө өгдөг эмэгтэйчүүдийг мэднэ шүү дээ. Нөхөртөө таалагдахын тулд өдрийн хідэн удаа шалаа аваагаад одоо үүр цүрээр босож хоол хийгээд тэгэхдээ ингээд ус мүсээ гоё янзалж нүрээ будаад нөхрийнхөө хажууд юм хүн шиг биш юм нэг бэлдээ тавьчихсан юм хүүхэлтэй шиг ингээд бүх юм ингээд цаг үргэлж перформанстай цаг үргэлж юм тоглолттой тэр ингээд нөхрөө уйдаа ахгүй тулд өөрийгөө гологдохгүй тулд хаягдахгүй тулд араараа тавиулахгүй тулд чи дандаа гоё байх хэвээр дандаа инээж явах хэвээр өөрийнхөө бодсон юу бодсноо нуух хэвээр гэр орон үргэлж ингээ өөгөө цэгцгэр авах хэвээр ингээл эр хүмүүний ч тийм юмар ингэхгүй болвол үргэлж перформанс үзүүлэхгүй бол алдчихна гэсэн юм ярьдаг штэ. Түршид бүр тийм юм ярьдаг штэ. Чи хүүхэд төрүүлээд доороосоо 3-4 кг юм түлхэж гаргаад эсвэл ингээ хагал гизээ хагалуулж авахулчаад битүү ойдолтой босож зогсож чадахгүй шүн унтахгүй хөхөнд чинь сүү орохгүй тэнд дөнгөж төрсэн нэг нэрэн амтныг амь насыг даатгаж аваад стресстэй сандраад ядарч байгаа үедээ чи нэмээд ингээ эрэгтэй хүний төлөө жүжиг тоглоод ингээ гоё байх хэрэгтэй чи өөрийгөө гоё авч явах хэрэгтэй чи чамд ингээд одоо ингээд
үнэт зүйлийн дараалал тэнд нэгдүгээр тэр хүүхдийг амьд байлгах, бойжуулж авах, дараа нь өөрийнхөө бие махбодыг тэнхрүүлэх, сэтгцэн эрүүл мэндэд анхаарах, эрүүл мэндэ ингээд хянах мянах юм биш ингээ тэнд нэг эрх хүнийг л өөртөө дурлуулах тэхийн тулд чи ингээ перформанс хий ингээ царай зүсээ гоё болгоод ус мүсээ гоё болгоод тэнд чи ингээ өөрийгөө секси объект чиг байлгаад ингээ байж ах хэрэгтэй гэл нэг тийм ингээ дандаа перформанс үзүүлэх юм ярьдгийг дандаа л хүний өмнө жүжиг тоглол гэж ярьдаг. Тэгээ хамгийн харамсалтай нь яач ч жүжиг тоглоод яач ч төгс хүний дүр эсгээд нөгөө нөхрүүд нь эцэст хүснэр нь байдгүй л ахгүй араар тавьдаггүй махад ямар нэг ааш гаршин гаргадаг л ахгүй. Яагаад тэгэхээр pick me байснараа тийм хүний сайнтай олж нийлсэн хүн бол тун цөөхөн үнэхээр азийн тэнгэрний вээггүй бол яагаад тэгэхээр нөгөө эрэгтэй хүн шалгуур тавихгүйгээр эр хүн л бол эр хүн гэж хандж байгаа тийм эр хүний л анхаарал төрцөндөө баярлаад нийлчихэж байгаа учраас за тэгээд өөрийн гэсэн хил хязгаараа тогтоож мэдэхгүй өөрийнхөө хүсэл зоригийг хамгаалж мэдэхгүй учраас манай пикминууд тэгээд хөөе явж хүний адагтай л очиж нийлж байгаа. Эр хүнд сонгогдох гэж улаарсандаа тэд нар ч одоо ингээд нөгөө хүн эмэгтэй хүнийг дорд үздэг байна уу, дээрлэхдэг байна уу, өмнөх эмэгтэйчүүдээ гомдоож зовоож исэн байна уу, хүчрхийлэгч байсан байна уу хамаагүй. Тэгээ эр хүүстэй юм тоогдчихлээвэл болоо гэсэн байдлаар өөрийгөө нөгөө баталж харуулах гэсэн хүсэлтэй. Эсвэл нөгөө эго амар өндөр учраас энэ хүнийг би өөрчилж чадна. Би бусад эмэгтэйчүүдээс өөр учраас тэр эмэгтэйчүүд арчаагүй учраас энэ залууг ингүүлж чадаагүй. Би өөр учраас би бусдаас мундаг учраас би онцгой учраас энэ залууг би өөрчлөөд тэр эмэгтэйчүүдийн хийж чадаагүй хийгээд тэр эмэгтэйчүүдэд гаргаж үзээгүй аашиг нь би гаргуулна би чадна. Яагаад гэвэл би өөр гэдэг жаа байхгүй. Тэгээд энэ үед нь одоо нөгөө нэг бусад эмэгтэйчүүд нь анхааруулсан ч бай тэ санаа тавьсан ч бай сануулсан ч бай хүлээж авахгүй шүү дээ. Та нар юугаа мэдтiin юмсан тэнийг юмнууд та нар өөрсдийнхөө буруугаас олсон хохин та нар бол тусдаа надаас тусдаа ангид өөр юмнууд би та нартай адилхан биш учраас надад ийм юм тохиолдохгүй гэж ирдэл тэгэл нөгөө нэг амжигтай муухай залуутай нийлээл тэгэл хохирно шүү дээ ер нь. Тэгээд ийм pick me харан шангаасаа тий салахын тулд юун төрийн нийгмийн тогтолцоогоо яагаад би ийм байж болсон байж магадгүй вэ гэдгээ уул дараатай нь сайн судалж үзээд тэгээд нэрээ би чинь ийм тогтолцоогоор өөрөө ч мэдгүй тархиа угаалгаад төөрөөд яваад байгаа юм биш үсттэй. Хэрвээ тийм бол би одоо цаашдаа өөрийнхөө мөн чанараар оршихын тулд өөрөө би зовхгүй тулд аз жаргалтай байхын тулд би энэ эр төвтэй байдлаасаа ангижрах ёстой юм байна. Би эр хүнийг амьдралынхаа зорилго болгоод өөрийнхөө амьдралыг эр хүнийг тойруулаад төлөвлөөд бүтээгээд байх биш. Би өөрөө өөр дээрээ төвлөрөөд өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилго амьдралаа өөрийгөө тойруулаад барих ёстой юм байна гэдгээ ухаарах хэрэгтэй. Өөрийгөө тойруулаад хангалттай сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрал бүтээч гэсэн байж байгаад дараа нь тийм зүйл барьчихсан байхад та дараа нь яг гоё юм эвлүүлдэг тоглоомны хоёр хэсэг нийлж байгаа юм шиг яг тэгэж хоорондоо таарах бас өөрийгөө олоод өөрийнхөө амьдралыг өөрийгөө тойруулаад барьчихсан хүнтэй нийлэх юм бол та хоёр асар аз жаргалтай амьдрах байхгүй юу? Эрүүл харилцаа чинь тэгжиж бүтнэ. Тэгэхгүй та ингээд өөрийнхөө бүх хүсэл мөрөөдөл цаг хугацаа амьдралаа төлөвлөгөөгөө зорилгоо нэг эрийг ингээд тойруулаад байгуулад бариад идэг. Тэр залуу чинь бас өөрийгөө тойруулаад бариад идэг. Нэг мэдсэн чинь та юу ч хаваасан таны амьдрал чинь тэр нөхөрчин болцсон байдаг. Тэгээ ингээд нөхөрчин таныг харсан чинь та чи юу ч хаваасан.
ерөөсөө өөр ингэсэн хоббиг, өөр ингэсэн сонирхолгүй, амьдралгүй, сонирхолтой юм юу ч байхгүй. Тэгэл зүгээр өөрийг нээж гэн халамжилж гүйсэн л нэг эмэгтэй болцсон ба. Тэгэл нөгөөх чинь таны сонирхол буурчгараа тэгэл салаад явчихдаг үсттэй. За гэхдээ би нөгөө нэг сонин коучуд шиг, тэгээ лайф коучуд шиг одоо ир нөхөртэй хаягдахгүй тулд эрэгтэй хүнийг өөртөө татахын тулд одоо ингэдэг гэж тийм балаа юм зөвлөмөөргүй байна. Ерөөсөө миний одоо энэ платформын зорилго нь яавал ир хүн таалагдахгүй, яавал амжилттай харилцаанд үүсэхгүй юм үсгүй. Ерөөсөө тийм юм би одоо ярмааргүй байна. Яа тэгэхээр би бүр хүүхэд байхасаа л миний хувьд романс, хайр сэтгэл эрхтэй хүн маш чухал асуудал байсан. 30 насны босгон дээр иржиж би хүн өөрөө өөр дээрээ төвлөрч, өөрөө өөрийгөө ойлгож аз жаргалтай байх ёстой юм байна гэж бодоод тэрэн дээрээ ажиллаад явж байгаад тэгээд яг өөртөө адилхан хүнтэй уулзраад аз жаргалтай одоо болтон амьдарч байгаа хүний хувьд ерөөсөө би яавал хостой болох вэ гэдэг талаар ерөөсөө ярмааргүй байдаг. Чи өөрөө аз жаргалтай өөрийгөө бүрэн бүтнээртэй нэг юмар дутуугаар мэдрэхгүй. Заавал нэг хүнтэй биш бол ганц би бол өөрийгөө дутуугаар мэдрахгүйгээр өөрийгөө төрөхтөө бүрэн бүтэн юмаа гэдгээ ойлгоод өөрийгөө бүрэн хайрлаад өөртөө сайхан танилцаад өөртөө таалагдаад явж байхад өөртөө эрүүл харилцаа үүсгэж гисэн байхад ялгаагүй чамайг бас эрүүлэр хайрлах тийм хүн гарч ирэх нь ер нь лавтай юм. Гэхдээ чиний гол зорилго тэр өөрийгөө хайрлах гэдэг гол зорилго чинь эрүүл сайхан харилцаанд орох биш. Үнэхээр тэгж бодож их өөрийгөө хайрладаг баатар бол яг үүндээ яг мөн чанараа нь хийж чадахгүй. Тийм болохоор хамгийн чухал юм нь яг хүн болгон өөрийгөө хайрлах байхгүй. Өөрийгөө хайрладаг хүн чинь өөрийгөө хүлээн зөвшөөрдөг хүн чинь өөрийнхөө сул тавуу талыг мэддэг хүн чинь өөрийгөө байгаагаар нь яг үнэлж чаддаг хүн чинь өөрийгөө юу хүлээнж авахгүй юунаас татгалзаж чадахгүй үгүй гэж хэлэхээ мэддэг. Өөрийгөө ямар байдалд оруулахгүйгээр аваад гарчихдаг. Ямар зүйлийг таслан зогсоохоо мэддэг хүн чинь яаж ч байсан бусдыг хайрлаж чадна. Бусдаас хайр хүлээж авч чадна. Цаашдаа хийх романтик амьдралын сонголтууд нь ч гэсэн эрүүл зөв аз жаргалтай байх байхгүй юу. Тийм учраас ерөөсөө нийл яриад лээд юм нь чи өөрийгөө л хүлээн зөвшөөрчихөө. Өөрийнхөө тэр муу мухаа гэж бодож байгаа зүйлээс зүгтах гэж, нуух гэж оролдох хэрэггүй. Тэгээд мэрэгжлийн сэтгэл зүйчтэй. За би тэгээд хилдэг. Уг нь одоо ингээ хилж байгаа. Тэгээд ногоон бөмбөлөг гэдэг төв байгаа. Ногоон бөмбөлөг гэд хайлт хийгээд олчгож болно. Хэрвээ ойлгоогүй бол энэ хэсгийг дахиж ухраагаад үзээрэй. Маш их комментээр асууж байгаа, чатаар асууж байгаа. Тэгээд би тэр төвийг дандаа санал болгодог. Тийм одоо мэрэгжлийн одоо яагаад ийм зан гаргаад байгаа учраа ойлгохгүй бол мэрэгжлийн сэтгэл зүйчийн тусалцаа аваад өөртөө сэтгэл хангалуун хүн болж амьдрч сурах хэрэгтэй. Тэнгүү таны амьдралын чанар амар өндөр болно. Илүү аз жаргалтай бүх юмнаас ч гэсэн таашаал авч сурна. Тэглээгээ тэр ч одоо хизээч стресстгүй, гундаггүй, шаналдаггүй бол супер болно гэсэн үг биш шүү дээ. Гэхдээ таны одоо нөгөө юм үнэт зүйлийн дараалал нь өөрчлөгдөнө. Юу хэрэгтэй хэрэггүй маш сайн ялгаж чаддаг болно. Тэгээ хүн өөртөө итгэлтэй, өөрийнхөө оршихуйдаа тайван болчингууд бусад руу халтгаа, бусад руу дайралт хийхээ болно. Шаардлагагүй байхад хин нэгнийг гомдоох гээд, шаардлагагүй байхад хин нэгнийг зовоох гээд, өөрөө дотроо бухимдалтай байлаа гэдэг тэр бухимдлаа хин нэгэнд халдаах гээд ч юм уу танихгүй нэг хүнийг бүлтэлцүүлж айлах гээд байхгүй. Рестораны зөөгч рүү элдв яриад байхгүй интернетээр яваад бухимдалтай байжснаа зүгээр хаа хамаагүй нэг хүний бичлэг харснаа доор нь яхан гэж бичгээд байхгүй болчихно. Тэгээд хамгийн гол нь бусдад хатаархаа болно.
тэр хүн амжилттай байлаа гэд миний амжилтаас хороогоод байгаа юм биш гэдгийг би мэддэг болно. Тэр хүн амжилт гаргахад тэ би ч гэсэн өөрийнхөө энд амжилт гаргаж болно. Бит хоёр эмэгтэй хүн тэ хоёулаа ялж болохгүй гэсэн зүйл ерөөсөө байгаагүй, анханасаа байгаагүй гэдгийг ойлгоно. Миний толгой дотор л нэг л эмэгтэй ялах хэрэгтэй гэж бодоод байсан болохоос биш. Үнэндээ хоёулаа ялагч байж болох байсан байж тэ гэдгийг ухаарна. Надтай адилхан сонголт хийгээгүй гэд миний дайсан болчдгүй юм байна гэдгийг ойлгоно. Ер нь энэ эмэгтэйчүүд ч бүгдээрээ миний дайсан биш юм бэ штэ. Энэ хүмүүс ч бүгд өөр ингэсэн асуудал, проблем зовлонтой өөрийнхөө амьдарч байгаа хүмүүс байна. Тэгээ эдгээр ерөөсөө бүгдээрээ намайг дарж авах гад дийлэх гээд миний ямиг булааж авах гээд байгаа юм биш юм байна гэдгийг ойлгоно. Тэгээд түрүүн ийм найзуудтай байж үзсэн үү гэж асууж исэн. Тэгээд та магадгүй өөрөө тийм найз нь бас байсан байж болно шүү дээ. Бусдад атаархснаа одоо нуухад амар хэцүү байдаг. Атаархлаасаа болоод харамсмаар зүйл хийж байсан ч юм уу те. Хэрвээ тийм бол яг одоо миний тэр хэлээд байгаа өөрийгөө хүлээн зөвшөөрөх тэр өөрийгөө хайрлах, хүндлүүлэх, бишрүүлэх юм аа гадны хүчин зүйлээс хин нэг эрхтэйгээс авах биш. Энэ дотроо байгаа нөөцөөсөө гаргаад сурчих хэрэгтэй байхгүй. Яагаад тэгэхээр та угаасаа одоо таны дотор зөндөх нөөц байгаа шүү дээ. Тэр нөөцөө ашиглаад ингээл эрхтэй хүн тоогдох гот ч юм уу те хүмүүс таалагдах гал ингээл маш их юм гаргаад маш хүчин чармаалт гаргадаг. Тэр болгоноо өөртөө зарцуулаад сурчих юм бол та хинээс ч гуйхгүйгээр ингээд одоо тэр бүх хэрэгцээгээ хангадаг болчихно шүү дээ. Тэгээ бүх хэрэгцээгээ хангадаг болчихоор тэгээ өөрийгөө ингээд хэрэгцээгээ хангаа сурчгаар та одоо эрчүүдэд зориулж перформанс хийх, үзүүлбэр үзүүлэх шаардлагагүй болчихж байгаа. Тэр эрчүүдэд янз бүрийн эрчүүдэд, янз бүрийн ааштай сонин эрчүүдэд та таалагдсан ч ялла, таалагдаагүй ч ялла, тэднэрээр хөөхөн гэж хэлүүлсэн ч ялла, хэлүүлээгүй ч ялла, ухаантай гэж хэлүүлсэн ч ялла, хэлүүлээгүй ч ялла. Угаасаа эмэгтэй хүнийг дорд гэж боддог хүмүүст өөрийгөө дорд биш гэж батлах гад ч ялаагүй ч гэсэн яалаа болчдөг байхгүй. Ерөөсө тэр хүмүүсийн бодол танд тэр гадаа уйлж байгаа нохоноос ямар ч ялгаагүй болчдөг байхгүй юу? Би бас одоо яг тэгж байгаа. Миний энэ сувг мэдээж хүн болгонд нээлттэй өөрийгөө сайжруулъя, одоо энэ уламжлалт хөвшмөл байдлаас салъя гэж бодсон. Үнэхээр шинэ юм сурж авахыг хүссэн хүмүүст ирэмблэхгүй нээлттэй. Гэхдээ өөрийгөө одоо нөгөө бюро болоогүй байж бүх юм басаар баадаг гэдэг шиг хинч биш, юу ч биш те мэдсэн сурсан юмчгүй юм байж те энэ сэдвэр бүр нэг ч нийтлэл уншиж үзээгүй юм байж миний хар ухаанаар, миний бодлоор чи ийм гээд над руу эсвэл хувь хүний дайралт хийж байгаа. Эсвэл нэг тийм ямар ч одоо шинжлэх ухааны ч юм уу жоохон суургүй, ямар ч нотлохоо баталгаагүй юм, балаа юм донгосч орж ирж байгаа эрчүүдийг бол би одоо энэ YouTube дээр нэг гоё юм нээсэн. Hide from my channel гэдэг тийм опшн байдаг юм байлээ. Тэгээ тэр хүмүүс миний бичлэгийг үзнэ, комент үлдээж болно. Гэхдээ тэр комент нь өөрөөс нь өөр ширхэгч хүнд харагдахгүй. Тэр хүмүүс өөртөө тэд комментоор ингээд хэрүүлээгээ сууж байна. Надад ч тэр комент харагдахгүй, бусад хүмүүст ч харагдахгүй. Тэг ингээд ойр ганцаараа ингээд миний бичлэгний дор ганцаараа юм бичээ сууж байна. Тэгэхээр амар гоё тийм тусгай юм нөгөө галзуугийн имлэгийн нөгөө цагаан өрөө бид ч түүний ганцаараа төгчж ганцаараа яриа сууж байгаа. Яг тэрэн шиг надад санагдаад амар гоё. YouTube-ийн юу ч амар гоё юм л шүү. Блоклох шаардлагагүй, зүгээр л бичиж болно, комент нь хинт ч харагдахгүй ганцаараа солиорж гэх тэр бүр амар гоё. Тэгээ би тийм элдв янзын солиотой юм бичиж байгаа ирчүүдийг бол шууд хайд хийгээл ганцаараа ингээд тэр галзуугийн өрөөнд нь төгчж чаа. Тэгээ надад бол юу гэдэг олон зууны турш эрэгтэй хүмүүс бүгдийг мэддэг, эрэгтэй хүмүүс бүгдийг чаддаг, эрэгтэй хүмүүс мэрэгэн ухаантай, алсын хараатай гэж итгүүлж ийсэн боловч тэ яг үнэндээ зүгээр л дундаж эрэгтэй хүний өөрийгөө үнэлэх, өөрийнхөө ухааныг үнэлэх үнэлэмж нь ийм өндөр байдгийг мэдснээс хойш тэ мэдхгүй сэдвэрээ ч мэддэг юм шиг донгос чаддгийг мэдснээс хойш надад одоо ингэж эрэгтэй хүмүүстэй үзэл бодлоо солилцох тэ үнэхээр л мундаг эрэгтэй биш бол тэд нартай үзэл бодлоо солилцох, мэтгэлцэх
Тэ тэдний үгийг унших яг үндэ сонсох ерөөсөө сонирхолтой байхгүй юу? Энд бол шал өөр юмны тухай ярьж байна. Энд бол тэр уламжлалт хоцрогдсон нийгмээс яаж бид нар авахыгаа аваад хаяхыгаа хаях талаар ярьж байгаа болохоос биш тэнд байгаа нэг эрэгтэй эгон эгонд нь би халтцсан тэр эрэгтэй гинт үнэн юм яриад ирсэн ч ууралсан муурсан тэрийг би болон миний үзэгчид уншиж мэдэх ямар ч шаардлагагүй байхгүй. Тэр хүмүүс тэндээ ингээ ганцаараа галзуугаад байж. Тэгээд юу гэдэг автоматар эрэгтэй хүний хүндэлдэг байсан, үгийн сонсдог байсан өнгөрсөн. Чи үнэхээр л ухаантай, үнэхээр л дотроо юм боддог, хантай, тунгаадаг, бясалгадаг хүн биш бол надад чиний юу бодох үнэндээ сонирн биш байна. Уучлаарай. Энд би хөвчлэн эмэгтэй хүмүүсийн асуудлыг ярина. За тэгээ эмэгтэй хүмүүс ямархуу байдаг юм бэ гэдгийг сонирхоод тэг хүн ёсны үүднээс сонирхон судалж байгаа хэрэгтэй та байвал тавтай морил таныг бид нар хоёр гараа тусаад хүлээж авна. Гэхдээ энэ бол эрэгтэй хүний сургаал айлтдаг, номчрохдаг, томорхдог орон зай бол биш, хизээч байхчгүй гэдгийг бол сануулъя. Тэгээд хамгийн гоё нөгөө хайд болгочихсон галзуугийн өрөөндөө цав цагаан өрөөндөө ганцаараа солиорж байгаа эрэгтэйчүүд тэгээд зөвхөн өөртөө унших комент бичиж байгаа боловч комент бичих тоогоороо миний engagement-ийг бас өсгөж өгж байгаа. Тэрэнд нь маш их баярлж байгаа. За тэгээд түрүүн хэлсний дагуу хэрвээ та өөрөө ийм pick me хандлагатай хүн бол юм түрүүн одоо энэ байгаа нөхцөл байдлаа үнээр нь хүлээн зөвшөөрөөд тэгээ одоо тэр өөрийнхөө тэр дотор байгаа хэрэгцээг яагаад хангаж чадахгүй байгаа вэ? Яавал хангах вэ гэдгээ одоо болж өгөө сэтгэл зүйчийн тусламжтайгаар тэгээ бие даасан аялал хийгээд одоо учрыг нь олох хэрэгтэй байх. За тэгээд таны хувьд ийм найз юм уу эсвэл ойр дотны хүнтэй бол тий тантай ингээд өрсөлдөөд байдаг. Таныг дайснаа гэж үзээд байдаг, дарж авах гад байдаг тийм найзтай ч юм уу, ихч дүүтэй ч юм уу, тэг хамаатан садантай бол яг өмнө нь бол би одоо ингээд ярилцаа туслах гад үзмүз гэж хэлхэл байсан байх. Гэхдээ одоо ингээд 30 нилээн гараад тэг нилээн юм боддог басны дараа бол хүн хүнийг аварна гэж юм байхгүй дээ л гэж хэлмээр байна. Тийм яг өөрчлөгдөх хүн байгаа боловч өөрчлөгдөх хэсэг нь ерөөс танаас биш тэр хүнээс өөрөөс нь хамаарахгүй. Тэр хүн өөрөө хүсээд өөрчлөгдөн гэвэл өөрчлөгдөн. Та яаж ч наанаас нэг чигээд хүнийг өөрчилж чадахгүй. Тийм учраас би одоо өөрийнхөө амар амгалан өөрийнхөө одоо ингээд сэтгцийн эрүүл мэндийг бодоод тэр хүнээс зайгаа барьсан дээр одоо ингээд амьдралаасаа шахаад гаргацсан дээр л гэж зөвлөхөр байна. Би одоо ер нь сүүлийн 2-3 жил бол ерөөсөө л таалагдахгүй бол ерөөсөө л таслаад амьдралаасаа гаргаа хай гэдэг болчихоо да. Тэгээ ямар муухай харгас хүүтэн хүндий юм бэ гэж ээж магадгүй. Гэхдээ би юу гэдэг юм байглаасаа итгэмтгий хүнд айгүй хурдан итгэдэг, айгүй хурдан тасдаг, айгүй хурдан дотносдог тийм одоо юу гэдэг айгүй хийг өгдөг төрлийн хүн. Баггүй юу? Тэгээд нэг юм байж штэ хүнтэй ерөөсө хүн ялгалахгүй харьцдаг, хүн болгонтэй адилхан харьцдаг байх хэрэгтэй гэдэг. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Та ингээд байглаасаа өглөгч, зөөлөн, инэрэнгүү, нөхөрсөг, итгэмтгий хүн бол хүн болгонтэй адилхан харьцах юм бол та нийгэмд дээрлэхүүлээд, бүлийдүүлээд, ашиглуулад, тэ хүчинд автаад өөрөө юучгүй болоод гацрна. Тэгэхээр та энэ байгалийнхаа унган, зөөлөн, итгэмтгий, найрсаг тэ энэ гой гимгүү цагаан байдлаа хадгалъя гэх юм бол маш хатуу хэл хязгаартай байх ёстой. Тэрийг би 30 гарч нилээн гарч байж ойлгосон. Би унган зангаа хадгалахын тулд тэ байглаасаа ямар хүн байсан хിവэрэ үлдэхийн тулд би шаардлагагүй хүмүүст маш хатуу төмөр нүр гаргаж чаддаг. Ерөөсөө гимшихгүйгээр үгүй гэж хэлж чаддаг болох хэрэгтэй юм билэ. Тэгэхгүй хүн болгонд би тэр сайхан сэтгэлээ, ийдэг зангаа, хүнлэг чанараа, итгэмтгий байдлаа зориулна гэхээр тэр бүхнийг хүртэх эрхгүй хүмүүс завшаад тэнгүүтээ хүртэх ёстой хүмүүс нь хамаагүй бага хүртээдсэн байхгүй.
Тэгэнгүүт ерөөсөө хэнийг ойрын хүрээлтэд оруулах вэ? Хинд би энэ зангаа гарах вэ гэдгээ анханасаа маш нарийн шалгуур тавьж байгаад өөрийнхөө хэл хязгаарыг асар ойлгомжтой тод тавиад таны хэл хязгаарыг давж орж ирж байгаа хүнийг олон дахин сануулгачгүй ихний үйлдэл дээр нь ерөөсөө тасал зогсоогоод зайгаа барьчих нь зөв юм байлээ. Тэгэж өөрийнхөө хэл хязгаарыг хамгаалж чадна гэлээ. Таны хэл хязгаар дотор байгаа яг таны тэр байгалийн тань зан аран шиг хүртэх ёстой хүмүүст ямар ч айх айцгүйгээр ямар ч нөхцөлгүйгээр тэр хүмүүстэй болвол яг өөрийнхөө тэр зангаа гаргана штэ. Одоо бол би яг тийм байгаа байхгүй юу? Яг ойр дотны хүмүүстэй, хайртай хүмүүстэй, итгэдэг хүмүүстэй би одоо тэр байглаасаа заяасан тэр итгэмтгий бүх юм юу ч нуулгүй илэн далангүй ярьдаг, чин сэтгэлээсээ хайрладаг, бүх юмаа зориулдаг, эрхэлдэг тэр зангаа бол би яг ойр дотныхоо итгэлтэй хүмүүстэй гаргадаг. Тэгвэл хүн болгонтой тийм харилцсан гэж угаасаа байх боломжгүй. Тийм зангаараа би хүн болгонтой харилцах гэж оролдох юм бол би өөрөө хохироо дуусах учраас би ерөөсөө маш итгэлтэйгээр үгүй гэж хэлж сурсан. Үгүй гэж хэлснийхаа төлөө гимшихэ болсон, өөрийгөө муу хүн гэж мэдрэхэ болсон. Үгүй гэдэг үг бол тэр хүмүүсийн эсрэг хийсэн дайралт ерөөсөө биш, хувийн дайралт биш. Тэгээ нөө нарциссисттэй өөрийгөө бүх юмны одоо ингээ гол дүр гэж боддог хүмүүст бол үгүй гэд хэлчихээр яг өөрийнх нь эсрэг хийсэн тийм хувийн асуудал гэж үзээд байдаг байхгүй юу? Үгүй. Тэр үгүй гэдэг үг чинь ерөөсөө миний өөрийгөө хамгаалах маш шаардлагатай шидэт үг байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо би ерөөсөө гимшихгүйгээр эргэлзэхгүйгээр үгүй гэж хэлж сурсан. Үгүй гэдэг хат чинь миний үгүйг хүлээж авахгүй хүнийг байгаа бол зүгээр төмөр хэрэм татаад чи тэр цаанаа байжээ. Битгий ишээ орж ир юм хүлэн зөвшөөрөхгүй гэдэг хандлагатай болж эхэлсэн. Тэгээ тийм болохоор одоо тийм pick me таныг өсөлтөгч дайсан гэж харж байгаа нь илэрхий тийм найзыг хичнээн олон жил нөхөрсөнч бай, ямар сайхан дурсамжтай бай, ер нь тэгээд сайныг хүсээд явуулчихсан дээр байх л та тэр хүн цаашдаа өөрийгөө өөрчилж ухаарж ойлгодгүй юм бол таны амьдралд нэг тийм өнгө гэрэл нэмэх нь юу л бол. Азар сүүлийн үед одоо ингээд бүх юм өөрчлөгдөж байна. Эмэгтэй хүн эмэгтэй хүнийхээ эсрэг турхирдаг, эмэгтэй хүнээ атаархдаг, атаат дайсан гэж үздэг байх нь одоо ингээд модноос гараад өөрөө тэр ингээд ичмээр болж эхлээд ингээд эмэгтэй хүнээ дэмжиж бие бинийгээ өргөдөг ийм гоё хандлага ер нь сүүлийн үед ялангуяа залуу бүсгүйчүүдийн дунд маш их болж байна те. Girl empowerment, girls girl, sisterhood гэд ямар гоё үгнүүдтэй ямар гоё ойлголтууд гарч ирж байна. Танихгүй хамаагүй эмэгтэй хүнээ адилхан л заяа төрчихсний хувьд автоматар бие бинийг ойлгож байгаа нь, бие бинийгээ хайрлаж хүндэлж байгаа нь, хамгаалж өмгөөлж байгаа нь тийм зүйлийг харахаар ингээд миний зүрх сэтгэл ингээд бүр ингээд нэх гоё дүүрэн мэдрэмж төрдөг байхгүй юу. Тэгээ би өөрөө ч гэсэн одоо өөртөө залуу байхдаа байж чадаагүй тэр байхыг тийм ихч минь надад байсан болоосоо гэж боддог байсан ихч. Тэгээ олон залуу охтын тийм ихч нь байх юмсан гэж боддог байхгүй юу. Тэгээд тийм учраас одоо ингээд бүгдээрээ бие биендээ хайртай байя. Бие биендээ дургүй байх, бие бинийг үзэн ядах, бие бинийгээ дайсан гэж үзэх шалтгаан чинь ерөөсөө л энэ хоцрогдсон нийгэм нэг хоцрогдсон нийгмийн суртал ухуулга нэг хэдэн эрчүүд л байгаа шүү дээ. Тийм үнэхээр л хорвоо дээр дахин давтагдшгүй хосгүй сайхан ир бишэл юм бол нэг дундаж ирэх хүний төлөө та нар нэг бие биентэйгээ муудаач яах вэ? Тэгэл муудсан муудааг наадвалчин гүгээл ирнэ шүү дээ. Угаасаа эмэгтэй хүн болж төрснийх чамаа яач ч байсан, яаж ч зовж явж байсан, доошоо орж байсан угаасаа л чанчны араас золттой нэг юм уу хоёр эрэхтэй гүйжилт харна шүү дээ. Тэг угаасаа өөрсдөө гүгээд ирдэг юмны төлөө бие биентэйгээ алцаад уралцаад өөрийгөө илүү гэж харагдуулах гад элдв ааш гаргаад ч яах вэ? Тэгээ илүү үйлдэл шүү дээ, тий. Тэгэхээр эр төвтэй байхаа болцгоё. Өөр дээрээ төвлөрье. Өөрийгөө аз жаргалтайгаар мэдрье.
өөрийгөө хайрлаж сурьяа л гэж хэлмээр байна.